Хүний шар ус босоход тэр бүх үсийг яг юу босгодог гэж? Ус босоход ямар нэгэн хүч үйлчлэх ёстой үсттэй. Гүү юу? Хүний ус болгонд тэр үсийг босгох зориулалттай жижигхэн булчингууд ажиллаж идэг гэвэл та итгэх үү? Хүн даарах, айх, эсвэл хүчтэй сэтгэл хөдлөх үед мэдрэлийн систем энэ жижиг булчинд дохио өгч агшаадаг байна. Булчин агшихад үсний ёроол татагдаж үс босон арьс бирж идэг. Энэ бол хөхтөн амьтдын эртний дулаан хамгаалах технологи билээ. Анхны хөхтнүүд жижиг биетэй, шөнийн амьдралтай, үлэг гөрүүлийн үед амьдардаг байсан гэж үздэг. Тэд биеийн дулаанаа хадгалахын тулд үс ашиглаж эхэлжээ. Хүйтэн үед эректрифилийг их энэ булчин агшиж үсийг босгоход үсний хооронд агаарын зузаан давхрах үүсдэг. Агаар дулаан муу дамжуулдаг тул яг дулаан хүнжил шиг ажилдаг байв. Өөрөөр хэлбэл хөхтөн амьтдын ноос биологийн дулаан тусгаарлагч байсан гэсэн үг. Муур айхаараа үсээ босгож, зараа өргөсөө босгодог. Энэ бүгд яг ижил механизм. Харин хүн хувьслын явцад биеийн ихэнх үсээ алдсан. Учир нь бид халуун орчинд удаан гүйж, ан хийхэд илүү тохиромжтой болж хөлсөөр бие хүрдэг систем хүчтэй хөгжжээ. Ингэснээр үс ноос шаардлагагүй болов. Гэхдээ үс босгодог булчин болон мэдрэлийн системийн тэр эртний програм бидний бид үлдсэн хэвээр дуртай дуугаа сонсоод арьс арцаах үед чиний бид хэдэн 10 сая жилийн өмнөх хөхтөн өвөг дээдсийн хамгаалах механизм идэвхжиж байна гэдгийг санаарай.